Яг манан унаж байгаа нь яалтчгүй мэдрэгдээд эхэлж байгааз монголчуудаа радионто хөдөлгөөнд орж эхэллээ. Эдгээр өнгөрсөн 10 шахам жилийн хугацаанд монголчуудыг дээрлэхэд доромжилж байснаас биш монголчуудад ашигтай санал тавьж байсан огт үгүй. Гэтэл манан унах нь ойлгомжтой боломгц ааллны шүүс задарч радионтогийн Арнаут Суарат ч гэнэ нэг нөхөр Turquoise Hills Resource гэх дуулдаагүй бас нэг компани гүйцэтгэх захирал Өлөхгүй айлман гэх мэтийн хүмүүс Монголд санал тавьж эхэлдэг юм байна. Тэр нь юу гэж танай засгийн газартаа ойлголцвол 5 толгойн цахилгаан станцын ажлыг эхлүүлнэ гин. Оюу толгойд биш 5 толгойд гэж байгаа юм шүү. Аль нь ч байсан нэг л аймаг. Радионтогийн хувьд хятад улсад оюутлогын хөрөнгөөр цахилгаан станц болж ашиглалтанд оруулсан ба тэр цахилгаан станц нь Монголд барьж болох өртгөөсөө 2 дахин өндөр үнээр боссон гэх бөгөөд тэрийг Монголын талын 34% өр болгон битсэн гэдгийг гишүүн улаан мэдгдсэн. За ийм л байна. Манан унаж эхэлмэгс нефт импортлогч олигархуудын чих зөөлөрч үнэ буулгаж эхэлсэн. Манан унах нь ойлгомжтой болмогс радионтогийнхан өмнгийн говь цахилгаан станц барья гэлээ. Юм өөрчлөгдөж байна шүү. Манай хаан ойлгож байгаа биз? Манан унах сургаар ингэж байгаа юм чинь бүр унгаачихвал радионто өмдөө шовтолж хаяад бүх юм охин хэлтэй гүүцэнэ хэдүүлээ. Мананг бүр мөсөн унгаах хэрэгтэй. Дутуу алж болохгүй. Одоо тэгээд хөөрхи юм уу инк болдруу минь арай хитрхи дайрах юм а гэж гингнэлж тэнэгтээд унав. Нөөдрийн энэ утаа авнаар тоос шороо хотын төгжрөл хорт хавдар ядуурл хоосрол өршөр бүх юм наад мие инк болдой чинь тарьсан балаг гэдгийг ойлгох цаг чинь болсон шүү. Дутуу буудуулсан ч эргээд ноцтол мэднэстэй таймна. Эргэж хургалгүй манангаа дуусах. Хүн шиг амьдрч ус шиг хөгжиж ивэл мие инк болдыг гүйц тунгаа. Бус нь тэгээд дэлхийн шигээр болно доо.